Америк нэгдсэн улс болон Хятад улс дайснууд биш хамтрагчид гэлээ. Хоёр улс зохицуулалттай худалдааны механизм бий болох боломжийг судалж байна. Тайваны асуудалд Америк нэгдсэн улсыг оролцохгүй байхыг Ши Цзиньпин хүслээ. Худалдааны дайнд ялагч байхгүй талаар Ши Цзиньпин хэлж байна. Арамдрыг зогчтой олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэхээр Тэнгэрлээсийн гадаад мэдээ бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. За Хятад улс Америк нэгдсэн улсын төрийн тэргүүнийг өнөөдөр өндөр хэмжээнд ёсол хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. За өнөө өглөө 10 цагт Дональд Трамп Ши Цзиньпин нарын дээд хэмжээний уулзалт эхэлж 2 цагийн турш үргэлжилсэн байна. За энэхүү уулзалтын дараагаар Дональд Трамп Деважингийн сүмд зочилсон Америкийн 2 дахь ерөнхийлөгч болж байгаа. За энэхүү сүм нь Хятадын эртний түүхэн дэх ариун газрын нэг гэгддэг. Маргааш 2 ерөнхийлөгч дахин уулзаж өдрийн зоог барьсны дараагаар Дональд Трамп нутаг буцна. За уулзалтын үр дүнд гарсан шийдвэр хамтын ажиллагааны санаачлагуудыг айлчлал дуусны дараагаар албаныхан илүү дэлгэрэнгүй яг эцсийн байдлаар зарлах байх. Одоо байгаа мэдээлэлээр онцлог шийдвэр санаачлагуудыг харвал юун түрүүнд хоёр улс хамтын ажиллагаанд тулгуурласан харилцааг хөгжүүлэхээр тохиролцлоо гэж байна. Гэхдээ хоёр улс харилцааныхаа шин чиглэлийг тодорхойлсон гэсэн үг. Тодорхойлбол стратегийн доктортой байдалд суурилсан бүтээлч Хятад Америкийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон гэж Бээжингээс гаргасан англи хэл дээрх албан ёсны мэдээлэлд бичсэн байгаа юм. Энэ зарчим цаашид хоёр улсын харилцааны үндсэн чиглэл болно гэсэн. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд альва санал зөрүүлдөөнийг удирдах болох түвшинд барих ёстой. Энэ чиглэлд бодит алхам авна гэсэн байна. Үүнийг шинжээч ажиглагч нар хоёр талын зөрчил үргэлжлэгч гэлээ хяналтаас гарах хүртлээр хуцадсан нөхцөл байдал дахин давтагдахгүй байх баталгаа боллоо гэж үзэж байна. Дараагийн онцлог зүйл нь тарифын асуудлаар ямар шийдэл хүрсэн тухай байна. Энэ талаар хараахан тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч гэлээ. Энэхүү дээд хэмжээний уулзалт болохоос яг нэг өдрийн өмнө Бүгд найрамдах Солонгос улсад хоёр талын худалдааны төлөөлөгчдийн бэлтгэл уулзалт болсон. Үүнийг тэнцвэртэй эерэг үр дүнд хүрсэн гэж Ши Цзиньпин мөн хэлсэн байна. Бэлтгэл уулзалтанд Америк нэгдсэн улсын талаас сангийн сайд Скот Бейсент, Хятадын талаас Шадар сайд Хэлли Фэн тэргүүтээ төлөөлөгчд оролцсон байгаа. Айлчлалын бас нэг онцлог хэсэг нь яхаарахгүй Дональд Трампын айлчлалын бүрэлдэхүүн байна. Харуул Elon Musk, Tesla болон SpaceX-ийн гүйцэтгэх захирал Elon Musk, замун Nvidia компани гүйцэтгэх захирал Jensen Huang, Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook зэрэг хүмүүс. Бусад компаниудыг харуул BlackRock, Visa, Mastercard зэрэг томоохон Америк нэгдсэн улсын тэргүүлэгч технологийн замун эдийн засаг санхүүгийн ч гэсэн үйлдвэрлэгч компаниуд очсон байна. Эдгээр хүмүүс нь энэхүү айлчлалын ач холбогдол хаашаа чиглэж байгаа вэ гэдгийг тодорхойлох хүчин зүйл болж байгаа юм. Бээжинд ирж явах үед Дональд Трамп Америк нэгдсэн улсын эдгээр компаниудыг чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжоор хангах, хоёр улсын хооронд шударга чөлөөт өрсөлдөөн бий болох ёстой гэсэн утгатай уриалга үгийг бол сошиал хуудасд хэлжсэн. Тэгвэл Ши Цзиньпин Дональд Трамптай уулзсныхаа дараагаар эдгээр компани удирдлагуудтай уулзсан байна. Энэ үеэр Ши Цзиньпин Америк нэгдсэн улсын бизнесийн оролцоог илүү өргөжүүлэхийг дэмжиж байгаа. Хятад нээлттэй бодлого баримталдаг, Хятадын үүд хаалга үргэлж нээлттэй гэсэн байна. Хятад улсын хөгжил дэвшилт Америк нэгдсэн улсын компаниуч гэсэн салшгүй холбоотой байхыг болохыг онцолж байгаа юм. Олон улсын асуудлуудаар гэвэл Тайваны асуудал хамгийн эмзэг сэдэв яхаа аргагүй мөн. Тэгвэл Ши Цзиньпин Тайваныг Америк нэгдсэн улс Хятадын харилцаанд хамгийн чухал асуудал гэж тодорхойллоо. Энэ асуудлыг зөв зохицуулж чадвал хоёр улсын харилцаа доктортой байна гэсэн байна. Бээжингийн зүгээс хэлж байгаагаар Тайваны асуудлаас гадна ойрхон орнод Украины асуудлаар мөн талууд хилэлцсэн гэж байгаа. Гэхдээ хангалттай дэлгэрэнгүй мэдээлэл бол одоогийн байдлаар харах өгч амжааг байна. Үргэлжлүүлэн бид та бүхэнд судлаачтай энэхүү айлчлалын талаар хэрхэн ярилцсан. Судлаач шинжээчдийн зүгээс айлчлалын ач холбогдлыг юу гэж харж байгаа, айлчлалын үр дүнд ямар хүлээлт бий болж байгаа талаар сурвалж ясныг хүргье. 1972 оноос хойш Буднанд Хятад улсад төрийн ажил хийж байгаа 8 дахь ерөнхийлөгч.
За өмнө Буш ерөнхийлөгч 4 удаа айлчилсан. За Дональд Трамп ерөнхийлөгчд бол ингээд 2 дахь удаагийн төрийн айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнийг аваад үзвэл их тийм төрийн ёслолын чанартай үйл ажиллагаа гэхээс илүү хөтөлбөр дээр тавигдсанаар бол илүү яриа хэлцээнүүд бол цөөнгүй явагдах, хоёр талын тийм найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх талд Америк нэгдсэн улсын төлөө санаачилсан ийм хөтөлбөрүүдэд бас ийм санаанууд нэлээд сайн шингэсэн болоо даа гэсэн ийм дүр зураг бол харагдаж байна. За энэ удаагийн бас нэг шинэлэг зүйл бол одоо өчигдөр орой одоо Дональд Трамп ерөнхийлөгчийн газардах үед Бүгд найрамдах хятад улсын дэд дарга одоо бас биечлэн тосч авлаа. За энэ бол бас л үзүүлж байгаа нэг л хүндэтгэл. Тийм учраас сая одоо хэдхэн минутын өмнө Дональд Трамп ерөнхийлөгч ярианда бас нэг бидний газардахад ийм өндөр ач холбогдол гэж хүлээж авсан нэг талархалтай хандж байгаа илэрхийлсэн байна. За Ши Жинпин даргын хувьд бол дөнгөж сая бас нийлтийн үгэндээ бас дурдлаа. Бид бол өрсөлдөгч биш, бид бол хамтран ажиллаж байх хэрэгтэй гэсэн ийм мессежийг бол өгөхийг зорьсон байна. За энэ удаагийн айлчлалын нийт бүрэлдэхүүнийг аваад үзэхэд технологийн компаниуд олон байна. 16 том технологийн компаниудыг аваад үзвэл энэ удаагийн хилцээрийг ерөнхийн цаад том бэкграунд бол энэ технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үүгээр дамжуулаад 2018 оноос хойш үргэлжилж байгаа энэ худалдааны дайныг ямар нэгэн байдлаар зогсоох, за цаашдаа энэ тарифын хилцээрт хүрэх энэ зорилгод бол хоёр улс бол нэлээд санал бол нэгдсэн байх болов. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон Солонгосын Пусанд улсан хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа 3 удаа болсон хоёр талын хилцээ ямар нэгэн байдлаар тохиролцоонд хүрч өөрөөр хэлбэл одоо найрлагтаас 2 хоногийн өмнө Сеулд болсон бас 8 дахь удаагийн хилцээ бол энэ удаагийн энэ уур амьсгалыг зөөлөх, за хоёр улсын харин зөрчилдөөнтэй байдлыг ойртуулах, технологийн салбарын хамтын ажиллагаанд нэлээд ахиц дэвшил авчрах, ялангуяа Америк нэгдсэн улсын зүгээс тавиад байгаа газрын хуур элементийн импортын зүгээс хийж байгаа санкцыг багасгаж, газрын хуур элементийн экспортыг Америк нэгдсэн улс руу чиглүүлэх, за хятад улсын зүгээс тавиад байгаа өндөр наривчлал үхээ одоо чипийн импортыг Америк нэгдсэн улсаас худалдаа авах энэ хэмжээнд талаар хоёр тал бол үндсэндээ 30-40 тэрбум долларт бол тохирсон байх магадaltaй гэсэн ийм одоо хандлагуудыг ирж байна. Өөрөөр хэлбэл тэр өндөр наривчлалтай гэдэг бол H200 ангиллын 4 нанометрээс өндөр наривчлалтай. Ийм чип хагас дамжуулагчдаар бол хоёр тал бол тодорхой хэмжээний квотатойгоо тохирдсон байна. Энэ бол мэдээж задгаа тавиагүй тодорхой хэмжээний тоо хэмжээ заагаад технологийн 10 компани нэг компани 30 мянган ширхгээс илүүтэйгээр худалдаж авах гэх мэтийн ийм зүйлсүүдээр бол тохирсон байх тийм мэдээллүүд бол ирж байна. За цаашдаа энэ 2018 оноос хойш үргэлжилсэн тарифын энэ хилцээр тарифын энэ зөрчилдөөнтэй байдлыг ямар нэгэн байдлаар эцэслэх, за үүгээр дамжиж хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд бол хоёр тал бол анхаарахаа хэн бол илэрхийлсээр ирсэн. За энэ удаагийн айлчлалд олон улсын нэлээд анхаарлын төвд байгаа нэг хэсэг бол энэ Персийн булангийн хямралыг зогсооход Америк нэгдсэн улсын зүгээс Хятадыг илүү их одоо том эдийн засгт том гүрний хувьд бол анхаарал хандуулж энэ Иранд шахалт өгж, за энэ орон музын хоолойг нээх, энэ тариф юуны Персийн булангийн газрын түүхий газрын цусны худалдааг илүү чөлөөтэй болгохлоор Хятад улсын зүгээс санаачлага гаргах том гүрний үүрэг хариуцлагыг бас үүрэх ёстой гэсэн ийм нөхцөлийг бол Америк нэгдсэн улсын зүгээс тавьсаар ирсэн байна. Хоёрдугаарт энэ олон талт хамтын ажиллагааны салбарт Хятад улсын нийт түүхий нефтийн импортын 20 орчим хувь тасалдаад байгаа Венесуэл болон за Ираны их усүр, за дээр нь Персийн булангийн одоо булангийн орнуудаас ирэх түүхий нефт болон байгалийн хийн ханган нийлүүлэлт тасалдаад ирэхээр Хятад улсад бол шууд одоо утгаараа ингээд нөлөөлөд эхэлчихлээ. Олон жил явж ирсэн тэр дефляцийн буюу тиг инфляцийн нөхцөл байдал одоо бол инфляц бол сая өнгөрсөн сарын мэдээгээр 4-р сарын инфляц нэмэгдээд эхэлчихлээ. За энэ ингээд цаашаа үргэлжлээ явах юм бол Хятад улсад дотоодын энэ үнийг өснө нэмэгдүүлэх, нөгөө төлөвлөж исэн 5% эдийн засгийн өсөлт багасгах ийм бас мессежийг ирж байгаа учраас Хятад улсад энэ түүхий эдийн юуны эрчим хүчний гол нэрийн бүтээгдэхүүн болсон нефт, газрын хуур элемент, газрын тосны, за дээрээс нь байгалийн хийн одоо найдвартай их усүрээ бий болгохын тулд бас л энэ орон музын хоолойг нээх Хятад улсад бол бүрэн өөрийнх нь эрх ашиг нийцэж байгаа учраас бас Ирантай бас ямар нэгэн байдлаар бас тохиролцоо хийж үүгээрээ дамжиж Америк нэгдсэн улс Ираны хооронд зуучлалын үүрэг гүйцэтгсэн байх магадaltaй гэж бол харж байгаа. Тийм ч утгаараа энэ удаагийн айлчлалын өмнө Ираны гадаад хэргийн сайд ирлээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын Бээжин хот дахь айлчлалын эхний өдөр өмнөх удаа дуусаж байна. За маргааш хоёр дахь өдөр нь нутаг бууцна. За өнөө өглөө бид яг 10 цагийн шуурхайгийн үеэр гадаад мэдээний таймч Эгэ Масажитын агентлагийн сэтгүүлч Жавтай ярилцсан байгаа. Энэхүү айлчлалын үр дүн Хятадын талаас юу гэж харж байгаа талаар тодруулсныг хүргье. Энэ уулзалтаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ? Ерөнхийн энэхүү уулзалтын агуулгын талаар мэдээллийг та бидэнд өгөөч. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой Бээжинд хүрэлцэн ирсэн ба яг одоо биднийг ярьж байхын үед Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин түүнийг ёсол төгөлдөр улс төрийн айлчлалыг хүрээнд хүлээн авч уулзаж байна. Энэ нь түүний анхны төрийн айлчлал юм. Ерөнхийлөгч Дональд Трампын хийж байгаа энэхүү айлчлал нь 9 жилийн дотор түүний бүрэн эрхийн хугацаанд хийж байгаа хоёр дахь айлчлал. Гадаад явдлын яамны мэдээлснээр өглөөний ёслолын дараах хөтөлбөр нь төрийн тэргүүний дипломат харилцаанд төвлөрч байгаа ба үүнийг стратегийн хувьд чиглүүлэх чухал үүрэгтэй гэж үзэж байна. Хоёр талын харилцаанд стратегийн чиглэл тогтоох болон тодорхой хамгаалтын хязгаарууд бий болоход чиглэж байна. Хоёр удирдагч хоёр талын харилцаа мөн дэлхийн инх тайван ба хөгжлийн асуудалтай холбоотой томоохон сэдвүүдээр гүнзгий санал солилцсон гэсэн хүлээлттэй байна. Тэгэхээр өнөө өглөөний хэлэлцүүлэг дөрвөн гол чиглэлийн асуудал төвлөрнө гэж би хэлэх байна. Нэгдүгээр гол сэдэв мэдээж худалдаа болон эдийн засгийн асуудал. Дональд Трампын энэхүү айлчлалын үеэр хоёр тал зохицуулалттай худалдааны механизм бий болгох боломжийг судалж байгаа ба үүнд тарифыг бууруулах зорилгоор ойролцоогоор 30 тэрбум долларын үн бүхий бараа бүтээгдэхүүнийг тодорхойлох ажил орж магадгүй байна. Тэгэхээр бидний мэдэж байгаагаар Дональд Трампын засаг захиргааны ихэнх үед Хятадд ногдох дундаж тариф ойролцоогоор 35% байсан. Тиймээс хоёр тал тариф бууруулах талаар хэлэлцээ хийх бүрэн боломжтой. Хятадын ерөнхий сайдын орлогч Хэ Лифон болон Америк нэгдсэн улсын сангийн сайд Скот Бисент өчигдөр Өмнөд Солонгост эдийн засаг худалдааны яриа хэлэлцээний хүрээнд урьдчилсан уулзалт хийсэн. Дэд хэмжээний уулзалтын өмнө Хятадын албаны хүмүүс үүнийг нээлттэй гүнзгий бөгөөд бүтээл чимээнд тодорхойлсон байна. Хоёр дахь чухал асуудал бол технологийн талаар. Дональд Трампыг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бизнесийн нөлөө бүхий томоохон хүмүүс багтсан байгааг бид харж байна. Тэгэхээр хэлэлцэх асуудалд экспортын хяналт, хагас дамжуулагчийн хязгаарлалт, мөн хэмэл оюуны асуудлуудыг хамрах магадлалтай. Гурав дахь чухал асуудал бол яхаарахгүй Тайваны асуудал. Тиймээс Хятад улс үүнийг хоёр талын харилцааны хамгийн чухал зөвшөлдөх асуудал гэж удаадараа онцолж байсан ба энэ 7 хоногт гадаад иргэн яам Хятад улс өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах ёстой гэж мэдэгдэв. Мөн Тайваныг салан тусгаарлахыг хизээж зөвшөөрөхгүй гэжээ. Өмнө нь дурдсанаар дэлхийд дахин тулгамдж байгаа асуудлуудыг хэлэлцэн. Хэлэлцэх асуудалд мансууруулах бодистой тэмцэх, ялангуяа фентаналын асуудал багтсан ба энэ сэдвийг Америк нэгдсэн улсын тал хөндөж авч үзэх төлөвтэй байна. Түүнчлэн урамсгалын өөрчлөлт, бүс нутгийн мөргөлдөөнүүд ялангуяа ойролт орнодод үргэлжилж байгаа зөрчилдөөн багтаж байна. Үүнд мансууруулах бодисын эсрэг хийсэн асуудал дээр Америк нэгдсэн улс мөрдөн шалгах ажиллагаа явуулж Хятадын тал баривчилгаа хийсэн хамтын ажиллагаа багтаж байна. Энэ нь хоёр тал хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг харуулж байгаагийн илрэл гэж хууль сахиулах албаныхан үзэж байна. Энэ тал дээр бодит үр дүн гарна гэж үзэж байна. За та бүхэнд өнөө өглөөний 10 цагийн шуурхай мэдээний хэсгээс та бүхэнд үзүүллээ. Та үргэлжлүүлэн Тайваны асуудлаар талууд ямар байр суурьтай байсан, яагаад энэ асуудал хоёр улсын хоорондох хамгийн чухал эмзэг сэдвүүдийн нэгт тооцогдож байгаа талаар баг зэрэг дэлгэрүүлэн тайлбарлая. Дональд Трамп энэхүү уулзалтаар Тайваны талаар ярьсан хэсэг талаараа бол мэдээлэл одоогийн байдлаар өгөөгүй байна. Гэхдээ ерөнхийлөгч Ши Жинпиний хувьд Тайваны асуудлаар Америк нэгдсэн улстай мөргөлдөөн үүсэж болзошгүй гэдгийг бол анхааруулсан. Тэрээр хэрвээ эргээр зохицуулж чадвал хоёр талын харилцаа ерөнхийдөө бол доктортой хэвээрээ байх боломжтой. Эсвэргээр чадахгүй бол хоёр улсын хооронд томоохон зөрчилдөөн үүсэж магадгүй гэж хэлсэн байна. Энэ Хятад Америкийн харилцааг бүхэлд нь маш аюултай нөхцөл байдалд хүргэж болзошгүй гэж хэлсэн байна. Ши Жинпин энэхүү боломжийг ашиглан Америк нэгдсэн улсыг Тайван руу зэвсэг худалдаалах явдлыг нь зогсоохыг оролдож байж болно гэж улсын шинжээчид таамаглаж байна. Хятад улс Тайваныг өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг. Шаардлагатай тохиолдолд хүчээр нэгтгэх боломжийг үгүйсгдэггүй. Харин Америк нэгдсэн улсын талаас нэг Хятад бодлогыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөгч гэлээ Тайваны өөрийгөө хамгаалах чадварыг дэмжих байр суурь хадгалсаар ирсэн байна. Америк нэгдсэн улс Тайваныг Хятадын цэргийн дарамтаас хамгаалах сэргийлэх хамгаалтын шугам гэж үздэг бол Бээжин үүнийг дотоод хэрэгтэн хөндлөнгөөс оролцож байгаа үйлдэлээ гэж шүүмжилдэг буруутгадгаа гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд Вашингтон Тайванд үзүүлэх цэргийн дэмжлэгээ мэдэгдэхүйц нэмэгдүүлж байгаа. Америк нэгдсэн улсын Конгресс болон Батлан хамгаалах яамны мэдээллээр зөвхөн сүүлийн хэдхэн жилийн хугацаанд Тайванд нийлүүлэхээр зөвшөөрсөн зэвсгийн худалдааны нийт дүн 20 тэрбум $аас давсан байна. Үүнд агаарын довтлогооноос хамгаалах систем, танк эсэргүү зөвпуужин, давшилтад радарын систем F-16 сүнөөгч онгоцны онгоц зэргийг дурдж болохоор юм. Үүнтэй холбоотойгоор Хятад улс Тайваны ойролцоо томоохон хэмжээний цэргийн бэлтгэл сургуулиудыг тогтмол зохион байгуулж байлдааны онгоц тэнгисийн цэргийн хүлгүүдэд арлын ойролцоол илгээх болсон гэгддэг. Үүний хариуд Америк нэгдсэн улс Номхон далайн бүс нутагдах холбоотнуудтайгаа хамтарсан сургуулилт хийж байгаа. Өнгөрсөн сард л гэхэд Япон, Филиппин улстай хамтран батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаагаа илэрхийлж цэргийн бэлтгэл сургуультыг хийсэн байдаг. Ингээд харвал Тайваны асуудал нь зөвхөн Хятад, Америк хоёрын харилцааны асуудал биш, Энэтхэг Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, дэлхийн эдийн засаг, өндөр технологийн нийлүүлэлтийн сүлжээтэй шууд холбоотой стратегийн томоохон сэдвэ гэсэн үг. Үүн дээр нэмж хэлэхэд Тайванд TSMC гэх дэлхийн хамгийн том дэвшилтэт чип үйлдвэрлэгч компани байдаг учраас энэ мөн хоёр талын ашиг сонирхолд орж байгаа зүйл юм. Ши Жинпин Америк Хятадын худалдааны төлөөлөгчдийн өчигдрийн уулзалт харилцан тэнцвэртэй бөгөөд эерэг үр дүнд хүрсэн талаар амжилттайгаар өндөрлсөн гэж хэлсэн байгаа. Тэрээр худалдааны дайнд ялагч гэж байдаггүй. Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны мөн чанар нь бие биендээ харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж үзэж байгаа гэдгийг хэлсэн байна. Хятадын төрийн хэвлэлүүдийн нийтэлж байгаа мэдээлэлээр өнөөдрийн болж байгаа ерөнхийлөгчийн уулзалтын өмнөхөн буюу өчигдөр 5 гарагт Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессент, Хятадын ерөнхий сайдын орлогч Шадар сайд Хэл Лифентэй бүгд найрамдах Солонгос улсад бэлтгэл уулзалтыг хийсэн байдаг. Энэ талаар дэлгэрүүлэхэд тарифтай холбоотой ямар нэгэн мэдээлэл бол хараахан гараагүй байгаа ч гэлээ. Хоёр талын худалдааны хилэлцээр харьцангуй эерэг уур амьсгалтай өнгөрсөн байна гэдэг нь Дональд Трампын айлчлал дууссаны дараагаар тариф бууруулах тухай мэдээлэл гарч магадгүй гэсэн юм хүлээлт бол яхаар олон нийтийн дунд байгаа. Тэгвэл үргэлжлүүлэн бид та бүхэн Тэнгэрлэгсийн эдийн засгийн сэтгүүлч Намин Эрдэнэ хөрөнгийн зах зээл дээр энэхүү айлчлалын мэдээлэл хэрхэн яаж нөлөөлж байгаа хоёр улсын хоорондох эдийн засаг тарифын асуудлууд хэр түвшинд байгаа талаар мэдээлснийг хүргье. Солонгосын уулзалтаас хойшоо яг энэ уулзалтыг товлох хүртэл бол бас яг энэ тарифын асуудал бол нэлээдгүй хүндрэлтэй байсан. Харьцангуй өнөөдрийн байдлаар бол энэхүү байдал эргээд намжиж хоёр тал бол хоорондоо тохиролцоонд хүрсэн энэ нөхцөлийг харж байна. Түрүүн бас ярьж байгаа шиг байна энэхүү газрын ховор элементийн асуудал бол Хятад талаас бол экспортыг нэмэгдүүлж зөрөөд Америк нэгдсэн улс бол тарифа буулгах гэдэг энэ хилцэл бол явж байгаа. Эдийн засгийн хувьд бол ерөнхийдөө юм. Нөгөө талдаа бас хөрөнгийн зах зээл дээр бас томоохон өөрчлөлтүүд орлоо гэж ойлгож байна. Өчигдөр орой Монголын цагаар 19 цагт Дональд Трамп Хятадд газардах үед бол хөрөнгийн зах зээл дээр бас нэлээд томоохон өөрчлөлтүүд орлоо гэж ойлгож байна. Ер нь бол хөрөнгө оруулагчид энэхүү айлчлалыг юу гэж харж байгаа юм гэхээр илүү эерэг хүлээлттэй байгаа буюу явандаа урт хугацаанд томоохон компаниуд өөрсдийн бизнесийг чөлөөтэй хийх хоёр улс хоорондоо ямар нэгэн байдлаар тарифын асуудалгүйгээр хийх гэсэн ийм боломжтой болох юм байна гэж хүлээж байгаа нь бол харагдаж байна. Тэгэхээр үүнээс хоошоо бас хөрөнгийн зах зээл дээр ямар асуудал үүсэхгүй гэдэг дээр бас хөрөнгө оруулагчид нэлээд анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр яг энэ өнөөдрийн болж байгаа энэхүү үйл явдалтай холбоотойгоор өмнө нь яг Дональд Трампын бас Персийн булангуудаар хийжсэн энэхүү айлчлалтай холбоотойгоор үзэх юм бол тухайд бас Сауди Араб, Катар, Арабын нэгдсэн улс руу бол ерөнхийдөө айлчлалыг хийжсэн. Энэ үед бол томоохон гэрээ хилцээлүүдийг хийжсэн буюу яг өнөөдрийн энэ том компаниудын захирлуудтай явж байгаа шиг үйл ажиллагааг бол хийсэн. Бид нар энэ хамгийн том хилцлийг бол дурдж болно. Тэр бол Катарын Airline-тай яг өнөөдрийн хүү компаниудын хийсэн тэр том гэрээнүүдийг бол бид нар харж байна. Boeing компани бол тухайд бол 210 онгоцны мега дийлийг бол хийж исэн. Тэгэхээр Хятад дээр бас энэхүү нөхцөл бас бүрдэх боломжтой гэж бол харж байна. Түүнээс гадна энэхүү хагас дамжуулагчийн салбар дээр бас томоохон өсөлтүүд бол бий болно гэж хүлээж авах шиг байна. Сауди Арабийн хувьд бол тухайд бол $600 тэрбум $, хөрөнгө
оруулалтыг Америкийн нэгдсэн улсад оруулна гэж бол амлалт өгч ирсэн бол Арабын нэгдсэн Эмиратын улсын хувьд бол 200 тэрбумын commercial хийжсэн. За ингээд Катартай бол дээрх дурдсан Боингийн асуудал яригдчихсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр үеэс хойшоо эдгээр компаниуд бас маш одоо том өсөлтүүдийг хийсэн байна л да. Тэгэхээр жишээд дурдах юм бол Nvidia компани бол тухайн үед бол ойролцоогоор 3 орчим их найдын нийт одоо үнэлгээтэй ийм компани байсан бол одоо өчигдрийн байдлаар 5.5 их найдын үнэлгээтэй болж анх удаага дэлхийн одоо 5.5 их найдын үнэлгээтэй ийм компани бий болсон гэдгийг бол бид нар харж байна. За үүнээс гадна одоо AMD бол тухайн үеэс хойшоо Сауди Арабтай гэрээлцэл хийснээс хойшоо 70-90% хувьцааны үнэлгээ өссөн байна. За Palantir компаниг бас дурдж болно 200 орчим хувиар өссөн байгаа. За Boeing-ийн мөн энэ том гэрээлцэл дээр бол бас томхон өсөлт орсон нь бол ойролцоогоор 30-40% өсөлт бол түрүү жилийн яг мөн үеэс нэг жилийн хугацаанд орсон байгааг харж байна. За Tesla компани дээр бол 60 орчим% өсөлт гарсан байна. За Qualcomm дээр бол 30 орчим% өсөлт орсон байна. За Apple компанид бол нэг 25 орчим% өсөлт гарсан байгаа. Гэх зэргээс харах юм бол ийм одоо томхон одоо хэмжээний айлчлал за ингээд хувийн одоо сектор хамт явна гэдэг нь өөрөө тухайн компаниудын бас үнэлгээг нэмэгдүүлэх тэрхүү гэрээ хэлцлүүдийг хийж байгаа ийм л одоо томхон айлчлал болж байгааг бол одоо энэхүү одоо тоон үзүүлэлтүүдээс бол харж болохоор. За өнөөдөр энэхүү яа харахгүй одоо олон улс дэлхийд дахин тэр чигтээ шахуу Бээжин хот дахь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпин нарын уулзалтан дээр бол төвлөрлөө. Та 2017 оноос хойш буюу 9 жилийн дараа энэхүү Дональд Трамп Бээжин хотод айлчилж байгаа учраас яа харахгүй олон нийтийн анхаарлыг татах нь бол мэдээж. Тиймдээч манай Тэнгэрлэлийн гадаад мэдээний редакцийн зүгээс та бүхэнд энэхүү айлчлалын эхний өдөр хэрхэн өнгөрсөн, за уулзалтын үр дүнд ямар хүлээлтүүд байгаа талаар товчлон багцлан өргөсөн байгаа юм аа. Үргэлжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багцлан зураг мэдээг харуулъя. Калифорни мужийн Окленд хотын шүүхтэр болсон Elon Musk болон Sam Altman-нарт холбогдох асуудлаар OpenAI компаниг гүйцэтгэх захирал Sam Altman мэдүүлгээ өгч дуусглаа. Түүний хийж байгаагаар компани ашигын бус байгууллага хэвээр үлдээнэ гэж Elon Musk-д хизээж амлаж байгаагүй гэлээ. Мөн Tesla-тай нэгдэх нь компани эрхэм зорилгоог хэрэгжүүлэх боломжийг хааж магадгүй гэж үзсэн байна. Бүгд найрамдах Солонгос улсад хиймэл оюун ухааны тусламжтайгаар орлого нь өсөж байгаа чип үйлдвэрлэгч компаниудын татварыг нэмж тухайн цугласан татвараас ард иргэдэд ногдол ашиг өгөх санаачилгыг хууль тогтоогчид гаргалаа. Он гараад 5 сард хүрэхгүй сарын хугацаанд Солонгосын компаниудын хувьцаа 2025 оны өсөлтөөсөө хэд давсан байна. Энэхүү өсөлтийн зохилох хувийг Samsung, SK Hynix зэрэг компаниуд эзэлж байгаа юм. Филиппиний Сенатын ордонд лав гарагийн орой буун дунгарч олон нийтийг зочроосон хэрэг гарлаа. Олон улсын эрүүгийн шүүхэд 90 сурвалжлагдж байгаа сенатор Рональд Ди Ла Розаг баривчлах гэж байх үеэр энэхүү замбраагүй байдал үүссэн байна. Тэрээр ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн хар тамхины эсрэг кампанид ажлын үед цагдаагийн дарга байжээ. Орос улбаны улс Пүрэв гарагийн үрээр Украин улсын нийслэл Киев хот руу дрон болон баллистик пуужин ашигласан томоохон хэмжээний халдлага үйлдэж, дор хаяж нэг хүн амиа алдаж 31 хүн шархагдсан талаар Украинаас мэдээлж байна. Киев хотын 6 дүүрэгт их хэмжээний эвдрэл гарч орон сууц иргэний байгууламжууд сүйдсэн байна. Мөн Кременчуг, Бела, Церква, Харьков, Суми, Одесса зэрэг хотуудад давхар пуужингийн цохилтууд бүртгэгдлээ. Тэнгэрлэлийн гадаад мэдээ хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.